Заан огтон 2. Эрт үрдийн цагт нэгэн бяцхан хотын захад нэгэн заан амьдран суудаг байжээ. Заан өдөр бүр голд очиж ус уудаг гин. Тэр голын ирэг дээр бас нэгэн огтон амьдардаг байжээ. Заан ус ууж ханаад огтны нүхийг усаар шүшрэж усанд автуулдаг байж гин. Ингээд огтныг тэсхийн аргагүй зовлон зүтгүүрт унах харна. Огтон заантангуй миний өчүүхэн орон байрыг битгий сүйтгэж дээ гэж олон удаа гуйжээ. Гэвч заан огтны үгийг огт тоохгүй урдийн адил сүйтгэж хөнөөсөө байж гин. Нэгэн өдөр зааныг ирэхэд огтон миний орон байрыг сүйтгэхээ зогсоохгүй бол би танд дайн зарлана гэж гинэ. Заан энэ үгийг сонсоод үл тоомсорлон хөх инээд нь хүрчхин. Огтон тэр хавийн ортодод би заантай байлтна. Ийм учраас маргаашийн дотор та нар эндээс нүгч холдохгүй бол дайны хөлд өргөдөн шүү гэж зарлжээ. Гэтэл баячууд огтны үгийг бас л тоохгүй. Энэ муу өчүүхэн огтон заантай яаж байлдах вэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэнгээд байгаа юм шүү. Ингэж баячууд огтныг басамжилжээ. Харин ядуу ардууд огтны үгийг сонсоод бидэнд аюул учирч магадгүй юм байна гэд нүгээд явж гинэ. Маргааш нь зааныг усанд ирэхэд огтон хамрын нүхээр нь орж улаан хоолойг нь уушиг зүрхийг нь урж гарч гин. Заан амин тэмцэж чарлан цовхчин туйлж хавь ойрын айл амьтныг дайран сүйтгэж нүгээгүй үлдсэн баячуудыг үнсэн товрог болгожээ. Заан галзуурч өгсөн хонь нь огтон зааны хамрын нүхээр нь буцаж гараад голын эрэгтэй очиж амар сайхан жаргаж гинэ.